Савнгийн үйлдвэр нь бол одоо Монгол улсад эдийн засгийн хувьд маш албан ач холбогдолтой 21 аймаг одоо 9 дүүрэг дээр салбар нэгжүүд нь байрлаад гэхдээ энэ өөрөө кластерын системээр хөгжиж байгаа ийм үйлдвэр. Миний хувьд бол бараг сүүлийн 10 жил Монгол улсын хэмжээнд одоо ажиллаж байгаа үндэсний үйлдвэрлэл баялаг бүтээгчдийн одоо 1000 гаруй бараг үйлдвэрээр орж танилцсан байгаа. За одоо ч гэсэн бас ерөнхийд эдийн үйлдвэр гүйцэтгэхний зөвлөх болсноороо бол энэ ажил маань бол улам бодлогын хувьд одоо илүү эрчимжтэй гэж харж болно. Яагаад гэх юм бол зөвхөн одоо өрөөндөө суугаад байхаас илүү энэ үндэсний үйлдвэрүүдээр баялаг бүтээгчдээр орж үйл ажиллагаатай танилцах ажил маань тогтмол бас зэрэг явагдаж байгаа. 2 хоногийн өмнө самар хурааж авсан самраараа одоо нэмүү үртэг шингэсэн эцсийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж дотооддоо борлуулалтанд гаргахаас гадна 4-5 одоо Европын улс руу экспортлож байгаа тийм залуусын одоо бас сайхан үйлдвэрийг очиж үзлээ. Тэгээд өнөөдөр бол энэ Монгол Мед савнгийн үйлдвэр дээр ажиллаж байна. Монгол Мед савнгийн үйлдвэр нь бол одоо дөнгөж одоо өнгөрсөн 7 хоногт бүрэн автомат үйлдвэр нь ашиглалтанд орсноор одоо сард сая одоо орчим савныг үйлдвэрлэх бүрэн боломжтой. Өнөөдөр сургууль цэцэрлэг батлан хамгаалах гэх мэт энэ салбарынхан маань одоо төрийн худалдаа авалт хийчих юм бол энэ үйлдвэр бол маш хурдан босож ирж дээрээс нь 1000 гаруй хүнийг тогтмол ажлын байраар хангах ийм сайн талаархаж байна. Хоёрдугаар Монгол улсын эдийн засагт маш өндөр ач холбогдолтой татвараа төлнө, нийгмийн даатгалаа төлнө, мөн одоо таг залтгаан ус түрээсгээл энэ одоо бүх юм одоо төлнө. Тийм учраас эдний энэ савнгийн үйлдвэр нь бол одоо Монгол улсад эдийн засгийн хувьд маш албан ач холбогдолтой 21 аймаг одоо 9 дүүрэг дээр салбар нэгжүүд нь байрлаад гэхдээ энэ өөрөө кластерын системээр хөгжиж байгаа ийм үйлдвэр.